Хичээлийн завсарлагын хугацаач сурагч хүүхдүүдэд ямар чухал болохыг бид энхүү хөндлөө. Тэгвэл одоо ажлын ачаалал, авто замын төгжрөл болоод ухаалаг утасны хэрэглээ зэргээс шалтгаалan эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ төдийлөн ярилцдаггүй. За тэдний нэг өдөр хэрхэн өнгөрсөн, сэтгэл санаа нь ямар байсан талаар төдийлөн сонирхдаггүй хүүхдүүд шүмжилж байгааг онцолж байгаа юм. Эцэг эхчүүд эд хөрөнгөөр хангаж байгаагаа хайр гэж ойлгож болохгүйг энхүү саналлаа. Одоо iPhone 17 авах, гоё бэлэг авах, том дугуй авах. Тэр бол хайрын хувьд хайр. Гэхдээ тэр бол бидэнд хэрэгтэй зүйл биш байхгүй юу? Бидэнд харилцаа хэрэгтэй. Бид одоо ингээд орой 10 минут одоо унтахаас өмнө ингээд аав ээжтэйгээ ингээд ярилцдаг ч юм уу те. Тэгээд өнөөдөр юу болсон? 7 хоногийн эцэст 7 хоногоо дүгнээд аав ээжтэйгээ багш нартайгаа ингээд ярих нь болохоор энэ бол хайр гэж үздэг би. Ярилцаж, ойлголцож, ирээдүйд ямар мэргэжилтэй болох, ямар сургууль авах гэдгийг дэмжих нь яг ингээд сэтгэлээсээ ингээд хайрлах юм болов. Зүгээр л нэг мөнгө биш. Ингээд халуун сэтгэлээр ингээд бид нартай ярилцаж, биднийг ойлгох нь хамгийн том хайрлах залбир юм байна гэж байна. Өөр хүүхэдтэй битгий хүүхдэд харьцуулаасаа гэж л ирмэсмээр байна да. Хайр бол мэдээж ярилцах байдаг. Аав ээж болон хүүхдээ ойлгоосай. Тэрнэр мөн хайр шаршин би бинийгээ хүндэтгэх хамгийн гол нь би биенийхээ яриаг зөвөр ойлгож уурлах биш шүү. Би биенийхээ яриаг ойлгож сонсох нь одоо хайр юм болов. Хүүхдүүд өсөр үедээ ч айлч насандаа сэтгэл готрол өртдгийг тэд тодтоглоо. Тийм цаг үед нь нийгмийн ажилтан багшаас гадна эцэг эхтэйгээ ярилцах нь хамгийн чухал гарц байдгийг онцоллоо. Монгол улсын хүүхдүүдийн 60% нь л яг сэтгэл зүйн хувьд яг доктортой байна гэсэн юу гаргаж ирсэн. Тэгээд энэ дээрээс яг үзэх юм бол яг үлдсэн 40% нь хүүхдүүд нь бас сэтгэл зүйн хувьд одоо ингээд докторгүй байна. Одоо өөрийгөө илэрхийлэх чадамж муу байна гэдгийг ерөөхдөө бол бас харуулгыг зорьсон. Эцэг эхийн дарамт шахалт болон хичээлийн дарамт шахалтаас шалтгаалж айгүй их сэтгэл готролд орох нөлөөлөл айгүй их байдаг юм шиг надад харагдсан. Одоо ингээд эцэг эхтэйгээ ярилцаад ойлголцохгүй байх ч юм уу, эцэг эхийн огт сонсохгүй байх ч юм уу. Эсвэл нэг багш нар нь хичээл болон даалгавраараа ингээд хэтэрхий шахаад ерөөсөө чөлөө цаг өгөхгүй хөгжих орчныг бүрдүүлэхгүй байх үед хүүхэд ингээд стресстэй тэрнээсээ үүсээ сэтгэл готрол ордог юм шиг надад санагддаг. Томчууд биднийг ичээхээр, ухааруулахаар, хариуцлагажуулахаар одоо нэгжинсэн алга ташлтан дотор хүүхдүүд үзэл бодлоо илэрхийлж байна. Хүүхдийн оролцоогоо төрийн бодлогот, хүүхдийн оролцоог нийгмийн хөгжилд оруулахын ажлыг улам илүү хийх болно. Яагад гэвэл оролцсон хүүхэд хөгждөг, хөгжсөн хүүхдэд хязгааргүй боломж байдаг. Ийхүү 800 хүүхэд шинэ 100 жилийн хөгжлийн бодлогоо өөрсдөө тодорхойлж засгийн газарт хүргүүллээ. Хүүхдийн анхдагч нийгмийн орчин бол гэр бүл. Гэр бүлдээ хайрлагдсан, хамгаалагдсан хүүхэд хөгждөг байна. Иймд хүүхдэд амьдрах, хайрлуулах, хамгаалагдахад хамгийн ээлтэй орчин бүрдүүлэхээр гэр бүлийг дэмжих тухай хуулийн төсөл, хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг засгийн газар болон улсын хурлаас санаачлан боловсруулж байгааг албаныхан онцлсон юм.